Харин яг л төрний тэр шиг тэнд хэн буруутай байна? Хэн ямар хохирол амссан маань хамаагүй хүн тэнд их ашиг үзүүлж хүн тэнд хайрлуулах хэрэгцээтэй байгааг олж хардаг тийм итгэгчд сүм байх хэрэгтэй. Одоо энэ янз бүрийн хүмүүс энд сууж байна л да. Бидний дотор хэн нь хайрлуулах хэрэгцээтэй байгаа бол хэн нь үнэхээр сэтгэл зүрхээ бус нэг нэгэндээ ярьж нэг тийм хэрэгцээтэй байгаа бол бид түүнийг олж хардаг байх хэрэгтэй. Амен. Тийм учраас жинхэнэ эзний нэрөө хүн буюу Бурхны тушаалыг өөр дөрөө хүлээж авч эзний сүмийн төлөө үйлчлэхээр дуудагдсан хүмүүсийн хамгийн ихний онцлог бол хайраар дуу. Хайраар дуу. Энэ ихтэй хэцүүлтэй. Бусдыг хайрлах гэдэг бол их хэцүү. Яг бол хүн өөрөө цаанаасаа тийм хуваа хичээсэн, цаанаасаа тийм нэг би өөрөө яах юм бэ гэсэн тийм бодол төрдөг. Тийм учраас бид Бурхны хайраар бусдыг хайрлаж байгаа. Бид өөрсдийн хайраар бусдыг хизээж хайрлаж чадахгүй. Тэгэхээр сүм яах гэж байдаг вэ гэхээр таны хайрыг Бурхны хайраар солихын тулд байна. Танд байгаа дутмаг төгс биш. Эсвэл гачигдaltaй тийм ч их бусдад нөлөөлж тэлж чаддаггүй тэр өчүүхэн хайрыг Бурхан сүмээр дамжуулаад биднээр дамжуулаад өөрийнхөө хайр болгож хийдэг. Тийм учраас бид өнөөдөр шабатад ирсний утга учир нь бидний хайр тийм үү? Жижигсээ харин Бурханы хайр бидний дотор дүүрэн байх юм бол дахин зэрэг Бурханы хайрыг өөрсөддөө хэрэгжүүлж бас хүлээж авч байна. Бурхан биднийг бол гайхалтайгаар хайрласан гэж хэлсэн байдаг. Эфес номын 3:17-аас 19 дээр Бурханы хайр бол ямар өндөр, ямар өргөн, ямар урт, ямар хайраар дүүрэн гэдэг. Энэ бол одоогийн энэ их шинжлэх ухаан технологи хөгжсөн хэлээр бол 4D хайр байхгүй. Тэ? Монголд 3D театр байна шүү дээ. 4D театр бол бүр ингээд санал нь хөдөлдөг урдаас нь салхи хүлээдэг, ус цацардаг, нуруунаас нь хэрвээ цохиул ингээд юм цохроод явардаг, бүр мэдрэгддэг тийм одоо кинотеатр байдаг. Яг үүнээс Бурханы хайр бол 4D хайр. Тань бүр ингэж мэдрэгдэж, таныг дүүргэж тэр хайраар дүүрж байгаа. Өнөөдөр оюунагч маань бидэнд бас гайхалтай гэрчлэлийг хуваалцсан. Бурханыг магтах үед, Бурхан залбирх үед тэр хайр дүүрж ирж байгаа. Тэрийг бид ингээд тэр нэг оршихуй тэр нэг юр бусын хүч чадал намайг нөмрөөд орлоо. Тэр бас хайр واخгүй юу? Бурханы хайр бид ингээд нөмрөөл авдаг. Та хэн байх нь хамаагүй. Бурханы хайр хэнийг ч ялгалгүйгээр нөмөрдөг. Амен. Тэнгсэн байна. Бид сайн үйлс хийснээрээ бус харин сайн үйлс хийхийн төлөө Бурханаар хайрлагддаг юм аа. Энийг Гигэн Августин гэдэг манай эртний 300-аад оны үед амьдарч ирсэн Христийн сүмийн гигэнтэй хэлсэн байсан. Бид сайн үйлс хийснээрээ биш, харин сайн үйлс бусдад үйлдэхийн тулд Бурханаар хайрлагдаж, Бурханы нэгүс дотор оршиж юм аа гэсэн. Тэгээс Бурхан танд хайраа өгсөн нь танаар дамжуулж бусдад хайраа түгээхийн тулд. Яг л Бурханы хайр хуваах тусмаа томордог хайр байхгүй. Энэ дэлхийн хайр бол хуваах тусмаа жижигэрдэг юм шиг мэдрэмж төрүүлдэг тийм хайр байдаг. Харин Бурханы хайр бол хуваах тусмаа томордог хайр.